бяцгааны хүүхдүүд цагдаа агшны маань өнөөдөр багчууд та нартай зориулан сургамжит үлгэр уншиж өгөх гэж байна. Мөн дээрэс нь хүүхдүүдээ зуны амралт болоод та нар аав ээжтэйгээ гадуур хөдөө гадаа зугаалж байна уу? Хэрвээ тийм бол гол мөрөн нуур цөөрмийн эргээр ганцаараа тоглож огтхонч болохгүй шүү найзуудаа. Яан зөв. Мөн аав ээжигээ хараа инэлдэггүйгээр гол мөрөн дотор бүр усан дотор тоглох юм бол үнэхээр аюултай шүү дээ. За ингээд хүүхдүүдээ үлгэрээ сонсцгоё. За тэгье. Тийм сайн байцгаана хүүхдүүдээ. Оюун төгс хүүгийн үлгэр. Эртээ урдын цагт ирээн авдраар дүүрэн эрдэн салттай хар модон шоголд халагддаг үлгэрийн тухай өчүүхэн номтой нэгэн айл байдаг байжээ. Тэднийх эрдэн төгс, оюун төгс гэдэг хоёр хүүтэй юмсанжээ. Нэгэн өдөр гэрийн эзэн нь хүүхдүүдэд дэрэгдээ суулгаад "За та нар хөлчин дөрөнд гарчин ганцхан төрлөө. Тийм учраас бие даан амьдрах цагчин болжээ. Маргааш өглөөнөөс эхлэн аавынхаа хөрөнгөнөөс аль дуртайгаа авч аян замдаа гарч хаж амьдралаа зохиоргоороо хүүхдүүдээ" гэж асуугаад та бүхэн юу авахыг хүсэж байна гэхэд эрдэн төгсхүү хоёр хүүдий дүүрэн алт, оюун төгсхүү шоголтоо номыг авна гэжээ. Эцэг нь хэлсэн зүйлийг нь хүүхдүүдтэй өгчгэн. Тэгээд хоёр хүү аян замдаа гарч гинэ. Ахан дүүдээ хэлжгэн. Ой ууж болохгүй, идэж болохгүй, хиндэж хэрэг болохгүй, хідэн навсаргаа хуудастаа ном авахаар нэг хүүдий дүүрэн алт авсан бол хоёулаа элбэг хангалуун явахгүй юу? Нэгэнт тэгээгүйгээс хойш өөртөө оногдсон хөрөнгийг би чамтай хуваалцах чадахгүй. Чи над номоороо амиад хижээж хуваа борлуулж яваарай гэжгэн. Харин оюун төгсхүү юу ч хэлсэнгүй тэд нилээд явж байтал замд нь адуу хариулж яваа хүн дайралджээ. Ахан түүнээс жороо саарламаар худалдан авч "Чи өөртөө билгүй болохоор явган явжтэй" гэд дүүгээ орхиод явчихж гин. Дүү нахтаа гомцсонгүй. Хар шоголтоо номоо тэврээд зам зуураа номоо уншиж явтал оньсон хөдөлгөөрт морь хийсэн хүний тухай үлгэр уншиж гин. Түүнээс санаа авч ойд очин оньсон хөдөлгөөрт морь хийгээд түүнийгээ хөлөглөж ахыгаа гүйцэж очивол ах нь маш их гайхаж гин. Ийм ид чидтэй морь ямар мөнгөөр яаж худалдаж авбаа гэж асуухад дүүн үлгэртэй номныхаа ид чидээр бүтээснэ хэлбэл үнэмшихгүй байж гин. Тэгээд тэр хоёр л чааш аяллаа хамтдаа үргэлжлүүлж гинэ. Ингэж явсаар нэгэн өдөр төөрж гинэ. Хамаг хоол хүнсээ барж өлсөж өгөхийн тойлд хүрч гин. Ахан хүүдий дүүрэн алт мөнгө байгаа хэдий боловч түүнийг идэж болохгүй яалтай билээ. Дүүн хар шоголтоо номоо уншиж суутал элсэн доогуур хавж ургадаг, хүнсэнд хэргэлдэг ургамлын тухай үлгэр уншигдаж гин. Тэр ургамлыг ирж хайж олсоор байгаад хоол хийдтэл амттай сайхан хоол болж хоёул цадтлаа идэж алжаалаа тайлж гинэ. Ахан дүүдээ хэлж гин. Дүү минь ээ, наадах чин яасан ид чидтэй сайхан ном бэ? Үүнийгээ ахта уншуулж байгаарай. Би ч бас алт мөнгнөөсөө чамд өгч бай тэгхүү гэтэл дүүн. Тэгээ ахаа, эрдэмтэн мэрэгдийн цэцэн ухааны дээж болсон энэ ном бол таны авч яваа эрдэн салттай зүүрлэхээргүй илүү үнэтэй, илүү хүчтэй юм шүү дээ. Ном уншина гэдэг бол, номноос юм сурна гэдэг бол хамгийн чухал юм шүү дээ ах минь гэж гин.
Ингээд ах トゥ хоёр номноосоо бүх зүйлийг мэдэж амар амгалан элбэг тэлбэг амьдран сууж гинэ. За ингээд сэргийлэгч хүү охин хоёр минь үлгэр төгслөө. Энэ үлгэрээс та хоёр маань юу ойлгов хүүхдүүддээ хэлж өгөөч. Би ингэж ойлголоо. Номноос ямар ч баялагийг бүтээж чаддаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Бас хүүхдүүдээ та нар ах эгчтэйгээ эвтэй байх хэрэгтэй шүү. Бас дээр нь эрдэм ном оюун ухаан гэдэг зүйл бол алтнаас ч үнэтэй гэдгийг сэргийлэгч охин би ойлгож авлаа. Яг зөв. За тийм эрдэм ном бол эрхэм баян гэдгийг телевиз үзэн сууж байгаа хүүхдүүд та бүхэндээ хэлэхэд таатай байна. Ингээд ном сайн уншиж байгаараа хүүхдүүдээ дараагийн үлгээр дахин уулзсан баярлалаа хүүхдүүдээ баяртай. Баяртай.